За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Вьетнам улсын нийслэл Ханой хотод байрлах rooftop бааруудыг бол танилцуулахад бол бэлэн боллоо. За rooftop бааруудын хувьд бол та хотыг дээрээс нь 360 градусаас харахаас гадна одоо янз бүрийн гоё гоё зургнууд бол даруулах боломжтой тийм газрууд байдаг. За ингээд эхний газар болох Ignite Sky Bar. За Ignite Sky Bar-ын хувьд бол Ханой хотын Old Quarter-ын яг төвд нь бол байрладаг. За Predot Grand Luxury гэдэг нэртэй буудлын бол дээвэр дээр нь бол байдаг байгаа. За тухайн rooftop-оос бол та хотыг бол 360 градусаар бүхэлд нь бол харах боломжтой. За нар жаргаж явах үеэр бол хот ер нь бол маш үзэсгэлэнтэй бол харагддаг. За бусад танилцуулах байгаа газраас бол яг өөрсдийнхөө коктейлээр бол нэлээд алдартай. Зөвхөн эднийд л зарагддаг тийм signature болсон одоо коктейлүүд бол байдаг. За оройн цагаар бол DJ-нэр гарч ирж янз бүрийн хөгжим тавих зэрэгэр бол нэлээд тийм парти хэм маягтай бол болцдог. За орчны үед бол нэлээд орчин үеийн тансаг за залуус илүү тийм тохиромжтой газар байгаа. Ялангуяа та найз нөхөдтэйг явж байгаа бол одоо тэр зүгээр. За очих хамгийн тохиромжтой цаг нь бол 5:30-аас 7 цагийн хооронд очих юм бол та яг ширээтэй суух сандалтай дээрээс нь бас нар жаргаж явах үеэр нь бол очино гэсэн үг. За 7 цагаас хойш бол очих юм бол нэгт нар жаргах чинь дээрээс нь бол маш олон хүмүүс бол чиглэлцдэг байгаа шүү. За хоёр дахь газар. За хоёр дахь газар бол Moonlight Sky Bar гэдэг нэртэй газар бол байгаа. За тухайн rooftop болохоор La Siesta гэдэг буудлын бол дээвэр дээр нь бол байрладаг. За уур амьсгалын хувьд бол нэлээд тийм тухтай романтик уур амьсгалтай бол rooftop байдаг. Тухайн та rooftop-оос бол Old Quarter-ыг дээрээс нь бол бүхлээр нь харах боломжтой. За түүнээс гадна коктейлийн хувьд бол нэлээд тийм шинэлэг шийдэлтэй коктейлүүд бол байдаг байгаа. За тухайн газрууд ихэвчлэн ер нь хосууд бол байж идэг. Ер нь болцоо дейт хийхэд бол нэлээд тийм одоо таатай нөхцөл уур амьсгалтай. За өмнөх газартай харьцуулахад бол парти маяг нь бол хамаагүй бага илүү тийм тайван романтик тийм газар байгаа. Очиход хамгийн тохиромжтой цаг нь бол 6 цагаас оройн 9 цагийн хооронд очиход бол хамгийн тохиромжтой бол гэж үздэг. Яа ингээд 3 дахь газар. За 3 дахь газрын хувьд бол The Summit Bar гэдэг нэртэй газар бол байдаг. За өмнөх хоёртой харьцуулахад бол байршлын хувьд бол нэлээ жоохон зайтай. За энэ маань бол Pan Pacific Hanoi гэдэг одоо буудлын бол хамгийн дээдлийн давхарт нь байдаг. Бас нэлээд л тансаг тийм уур амьсгалтай бол газар. За онцлогийн үед бол West Lake нь бол буюу одоо Ханой хотын хамгийн том нуур болохоор нэг талд нь за нөгөө талд нь бол Ханой хот маань өөрөө харагдж идэг. Тэгэхээр та аль талд нь суугаасаа шалтгаалаад таны харах зүйл бол өөрчлөгдөн гэсэн үг. Та аль талд нь гараад ер нь бол нууртай эсвэл хоттой зураг харуулж болно гэдэг бол өмнөх хоёр газараас бол хамаагүй давуу талтай. За нар жаргахаар үеэр бол мэдээж маш үзэсгэлэнтэй бол харагддаг. За дуу чимээ хамаагүй багтай тийм тухтай бас болсон байгаа даа. Хоёр дахь газартай бол тэрүүгээр бол адилхан. За очиход хамгийн тохиромжтой цагийн үед бол 4:30-аас оройн 6:30 хооронд очих юм бол яг нөгөө нар жаргаж явах үеэр очих учраас яг энэ цагийг бол хамгийн тохиромжтой цаг гэж бол болж үздэг. За түүнээс гадна хэрвээ та rooftop дээр очиж одоо юм уухаас илүүтэйгээр бас хоолонд идэх за дээрээс нь бас Ханой хотыг бүтнээр нь харахад сонирхолтой газар гэх юм бол Skyline Hanoi Rooftop Restaurant гэж бас байдаг. За түүнээс гадна MK Rooftop Bar and Restaurant. За тэгээд Luna Restaurant and Sky Bar, Tang Long Signature Rooftop гэсэн газрууд байдаг. За тухайн газрууд маань бол миний өнөөдрийн танилцуулж байгаа газруудтай харьцуулахад бол хамаагүй хоолны сонголттой. Ер нь бол юм идэхээр хүмүүс дандаа очдог тийм газрууд бол байгаад байгаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн бичлэг маань дуусж байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая guys. Subscribe болон лайк дарахаа мартаваа guys. За bye.